Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чөлдөм хэмээхээр үлзийд суманд очиод байхдаа тун хачиманд орооцолдсон тухайга ярьсан юм. Тэр бээр. Би хар багын. Юм руу өлөв долов хийсэн сониуд зантай хүн. Тухайн үед манай орон соц нийгмийн тогтолцооноос дөнгөж гарч байсан болоод ч тэрөө. Төмрийн 8 хараахан өрнөж ихлээгүй бай. Тиймээс хэмхэрхий машин тэрэгний сэгцэм хөдөө гадаа хаа сайгүй салхинд хүүгэн хэвдэж байсан цаг. Жаргаланд сумын төвийн дэргэж явах ДТ-75 хэмээх гинжит тракторын хэмхэрхий байдаг байв. Тэрхүү ямби тракторын талаар нутгийн улс хачин жигтэй зүйлийг хүүрнэн хэрэгт дуртай гадны хүмүүсийн нүд амыг орой дээр нь гаргаад явуулдаг байсан юм билээ. Уг нь тэр тракторыг Нүрзэд хэмээх 40-од насны 20-од жил хөдөлгөсөн нэг ёсондоо бараг л Нүрзтийн хувийн өмч болж хувирсан гэд байж. Гэтэл сумын дарга нэг л өдөр шууган ирээд уг тракторыг Нүрздээс авч ховдоос шилжиж ирсэн хамаатныхаа залууд өгөх шийд гаргасан нь. Эмгэнэлт явдлын их үүсвэрийг тавьжээ. Нүрзэд энэ шийдвэрт маш их уурлан бухимдаж трактороо өгөхгүй хэмээн арх уугаад шал савхтуу дотор нь ороод унтчихсан юмсан ч. Тэр өдөр нилээд хүйтэн жавартай цасаар шуурч байж л дээ. Оройхон Нүрздийн найз түүнийг тайвшруулахаар хугас шил юмтаа ирж тракторын хаалгыг онгойлготол зүрх нь хаагдаад үхчихсэн байсан гэдэг. Ингээд сумаар нэг яриа тарж сумын даргын хамаатан дотор нь хүн үхсэн тракторыг авахгүй гэж сэжгэлсэн учраас тайлгачийн ажил явдал өнгөрсний дараа ажил төрөлгүй 2 жил орчим гэртээ хэвдсэн Ганаа хэмээх залуу өнөөх тракторыг хөдлөхөөр болж хашаандаа аваачсан гэдэг. Гэтэл нөгөө тракторыг хашаандаа аваачсан оройн нь Ганагийн ихнэр гаднаа юм хийж явснаа муухай хашгиран гүйж орж ирсэн байна. Тэр бээр трактор дотор нэг хүн суугаад байна гэж хэлэхэд Ганаач бас зүрх муутай иртул гарч гарсангүй. Бэтгий тоглоод бай гэж хээдэл ихнэрээ бараад нь суугаад л байж. Гэтэл нөгөө трактор нь гэнэт пажигнтал асч өнхөлцөг зүрхийг нь хаглах шахчээ. Үхтлээж байсан ч улсын хөрөнгийг ийм тийм болгохгүй гэж санаа зовнсон Гана арай гэж нэг юм шаагаж харвал үнэхээр трактор дотор нь хэнэгэн хүн суучсан жолоог нь эргүүлээд гэрийг нь чиглэн давхиж ирсэн ажээ. Гана сандарсандаа гарчгүйгээд тракторын бүхээг рүү гараж ороход дотор нь хинч байсангүй. Хариугүй гэрээ мөргөдгийн даваан дээр тракторыг унтрааж зогсоочээ. Өнгөцөг нь харах төгсөн Ганагийн ихнэр уйлан хашгичиж наад муу ёрын ямби төмрөө авсан айлд нь буцааж өг хэмээн өглөөд болохгүй байв. Ингээд талигачийн трактор гэртээ буцаж ирсний дараачаас өглөө үүр цайхын алдтай хэнэгэн нь пажигнтал моторыг насааж ойр хавийнхаа хүмүүсийг унтуулхаа болсон ажээ. Талигачийн сүнс хорогдсон гих уг тракторыг авах зоригтой хүнч үүнээс хойш олдсонгүй. Харин нэг өдөр зэрэгэлдээ сумаас машинтай 2 хүн ирж моторыг нь авахар тохироод бүтэн өдөрчин ноцолдон байж моторыг нь тайлж аван отсон боловч сумаас холгүй ихэн байдаг ангалын гүүрэн дээгүүр явж байтал гэнэтхэн гүүр нураад машинтайгаа цөмрөөд орчихсон юм байх. Энэ аимшигт явдлын дараа талигачи ихнэр хүүхдэж нөгөө тракторыг хоосон бууран дээрээ хаяад өөр тийшээ нүүн уджээ. Тэднийг явснаас хойш эзгүй үлдсэн трактор үүр цүрээр гинэт бажигнтал асч олны амгалан тайван байдлыг алдуулхаа болсон байна. Гэвч хүмүүс өгсөн хүний сүнс хорогдсон хэмээн уг тракторын сэг рүү ойртсонгүй. Нэг удаа явуулын хідэн хүн тэрхүү тракторын дэргэд зогсож гинжийг нь тайлаад авчих санаатай оролдож байтал гинэт өөрөө асч сандрахснаас хойш бүрч харахаа байж. Моторгүй трактор өөрөө асаад өөрөө унтарсан олныг гайхшруулахаас ч биш яах вэ? Түүнээс хойш мөнөөх трактор дээр шувууч суулгүй жил орчим болж байх үед би тэр суманд очсон юм. Би очсон өдрөө шахуу тэрхүү гинжит тракторын талаарх олны цов яриаг сонсоод яагаад ч юм саваагүй зам минь хөдөлж дотор нь орж үзье гэж бодсон юм. Ер нь чөтгөр гэж юу байдаг юм? Энэ трактор үнэхээр чөтгөртэй юм бол нэг ороод үзье гэж бодсон хэргэлт.
Ингээд үд дундын халуунаар шарж байх үеэр зориу тэрхүү хаягдсан трактор дээр явж очоод гинжин дээр нь гიშгэн дээшээ гарч кабиныг нь онгойлгон дотор нь яваад орчихлоо. Дотор нь ормогцоо хаалгыг нь хааж татаж ирэх үлдэг жолоог нь нэг барьж үзээд урагшаа хартал. Цонхоор сумын төвийн хідэн байшин биш, шалуур газар харагддаг байх. Ээж гайхсандаа хөдөлж чадсангүй. Саяхан л сумын төвийн навтгар байшингуудын дэргэд зогсож байсан атал сумын төв бараа сураггүй болоод битүү ногоон айн чөлөөнд тохойрон эргэлдэх эх усны эрэг дээр өнөө муу ямби трактор дотор сууж байх шиг санагдсан юм. Сандарсандаа трактороос ухасхийн гардг юм уу гэж бодсноо. Хэрвээ орон зай солигдсон үед орчихсон бол яана гэж айгаад бууссангүй. Ийхүү хөшсөн юм шиг трактор дотроо суусаар байгаад шүн болж од түгсэн хойно цонхоороо харвал сумын төвийн гэрэл яралцсан харагдсан юм. Би бушуухан буугаад хар ирчээрэгүйсэр дүүгэндээ орж ирвэл дүү маань та хаашаалаа болчихвоо хайгаад олдоггүй бүр гайхлаа шүү гэсээр угтаж бил. Би хэд их хайж балмагцсан байсан учраас нууж хаах ч юмгүй. Хачин юм боллоо. Би нөгөө чөтгөртэй трактор дотор орчоод бууж чадахгүй бүтэн өдөржин суулаа гэхэд дүү маань битгий худлаа хэлээд бай. Бид нар таны хэрэг дуртай зан хөдлөө трактор руу очисон болов уу гэж бодоод бүр кабиныг нь онгойлгож хүртэл үзсэн. Тэгээд таныг алга байхаар нь бүр гайхаад сумын төвийн эргэн тойронд хайгаад олоогүй гэсэн юм. Би юу хэлэхээ ч мэдээгүй. Тэрхүү трактортай хамт огт мэдэхгүй газар очичоод бууж чадахгүй байснаа хэлье гэвч хүмүүс өнөмшгүй тодорхой байсан учраас таг дөөгүй өнгөрсөн. Тэрхүү тракторыг 4 жилийн дараа хаягдал төмөр үнд орох үеэр хэдэн хужаа ирж ажиж аваад явсан боловч өмнө говь орох замдаа орц сурггүй алга болсон гэдг юм аа. Хэмээн ярьсан билээ. Чихэна. Энэ явдал ардын хувьсгал мандан бадархаас өмнөхөн болсон гэдгээ. Одоогийнхоор болоо телевизийн дэнж хуучнаар бол усны гудамжинд маажин гэдэг хятад инжаан 50 гаруй насны бүжитмаа гэдэг монгол эхнэр наран цэцэг хэмээх эвли зохны хамт амьдардаг байж л дээ. Маажин Монголд орж ирээд удчихсан. Тэгээд чамгүй гарын уртаа инжаан байсан учраас хүрээний хамгаал өнгөтэй зүстэй хүүхнүүдийн аймаг бөгжийг цогтөг энэ хэрээр хөрөнгө зойр хураасан хүн байж. Гэвч хөрөнгө зойр мал ах үеийнхтэй энэ хүний эрх дураараа ганц охин эргүн тоохоргүй царай зүс муутай нэгэн байж. Тиймээс наран цэцэг буюу Мэли Хуан нас 30 гарсан ч эрд гаралгүй гэрийн мухар сахин хэвддэг байв. Охиныхоо хувь цаяанд санаан зовнсон их бүжид маань сүүлдээ хятад нөхрөө ийш тийш явсан хойгур хүрээний ганц бие дэл сул залуус залуухан ламнар баян хужаа нарыг гэртээ өрн хоолунд арх дарс болон наргиж болж игэл ганц охиноо гайгүйхэн хүнтэй нийлүүлэх оролдлого хийдэг болсон юмсан чи. Гэвч цаадуул нь охиныг нь ужид цэнгэлд уруу татан ууж идэж өдөржин шүнжин идэлчихэд аймаг бөгчхөн өгөөд явхаас хэтэрсэнгүй. Харин энэ үед торог дурд нь аймал нь нилээд хөлжсөн бой лай хэмэх хичээлэр наран цэцгийг ихэд сонирхон ирж очих болсон байна. Амьдрал ахуйгаа холбох талаарч үг дурсах болжээ. Охин нь насны эцэст ганцаар өтлөхгүй нэ гэж баярлсан бүжид маав гайч ирээдүйн хүргэнэ алган дээр тавих нь холгүй бөөцөлн дээдэлж сүйд болж байв. Гэвч маажин хужаа хүргэн болох хэрэг таалсангүй. Таалаагүйгээр барахгүй нэг нүдэрээ ч үтсэнгүй. Гэтэл хөгшин эцгийнх нь хөрөнгөнд шүлэнгдсэн бай лайч үүнийг сайтар анзарч хөрөнгөтэй хүний ганц охинтой гэрлэх санаа нь бүтэхгүй болохыг мэдмэгцээ. Наран цэцгийг хар тамхинд дасгасаар нэг мөсөн оруулж орхиод нэг л өдөр хаяад алга болсон байна. Хар тамхинд орсон наран цэцэг өдрөөс өдөрт хүнд үрсээ алдаж байваа. Байшингийн сарвчин дор хар тамхинд ман сууран суух охиноо хараад эцэгийнхэн санаа зовхоос хэтрэхгүй. Маажин дэмэл их нэртэй ихэд уурлан. Чиний хийсэн лава. Миний хураасан хөрөнгө хар тамхиндаа урагдаж байна. Энэ охиндоо бошуухан нөхөр олж өгөө гэж загнадаг байв. Харин нэг өдөр гинэтхэн хэлэгнэн уурсч. Энэ охиноо бошуухан хүнтэй суулгахгүй болоо. Хоёулангачин гудамжинд хөөж гаргаад нутаг руугаа явшаа гэж зансан юмсан жи.
Үүнээс хойш хэд хоногийн дараа Бүжидмаа авгай. Зүүн дам нуурчны гудамжинд байх нутгийн айлдаа зочлоод гарч явах замдаа нэг залуу шавар шавхай болсон гудамжинд цагирлан хэвтхийг олж үзчихье. Сайтар харвал хөрслөг бор царайтай өндөр сайхан биетэй залуу байсан учраас тэрэгчнээ сэм дохин явуулж нөгөө залууг суулгаж аваад явсан байна. Тэгээд үс хувцс хунрыг нь янзлуулан тордоод гэртээ дагуулan очижээ. Залуу үл таних авгаа өөрийг нь асарч тойлсонд баярлан гилааж байгаагаа байн хэлж өөрийгөө самдан гэж танилцуулаад би алс дөрвөд далай хааны хошуунийхөө ноёны агт хариулж байгаад нэг шүн 30-аад адуу алдчихад хэлс хэрэгт унан энд ирсэн юм. Тэгээд 5 сар хоригдоод сая суллагдсан ч очих газаргүй хөл нүцгэн гар хоосон хэцүү байна. Би танд л итгэж байна. Туслаач. Таны төлөө юу ч хийхэд бэлэн. Гэж ам өчгөө өгсөн юмсан чи. Бүжидмаа түүнийг нөхөртөө танилцуулахт манай нутгийн залуу өнчим ажилд махруу муу зангүй яваанда охинд минь хань болж мэднэ гэж дотор хүн хэрийн хүний үгэнд итгэхгүй дээрэс нь ийм явуулын хүнд бол бүрч царай өгөхгүй тул маажин залууг нухацтай нарахгүй ажиглаж сууснаа дотроо нэгийг бодов бололтой залжин гихч нь мушиж огана хаша сонгаха пэм барих ажилч байгаа л та. Хүрээнийхэн ганц мод хадаад л баахан зоосоо нэгтгэ. Чи манад байж надад тусалаа. Баярлалаа. Чадалт сайтай хүн аваана. Марамалтай ноцолдож хөдөөсөн хүн алзахгүй. Сан ажил авалаа. Би чамаада тусалана. Хооцасаа хонараа хоолунд санаа зовлтгүй. Гэсэн бай. Ингээд хүрээний шавар шавхаа болсон гудамжны хөлд хэвтэж байсан ядуу ирэх хятад данжаатын жан цоо сармис сонгон үнэрсэн гэрийн нэг гишүүн болжээ. Хөлсөө гартал идэж тамиртынхээ орсон түүнийг дагуулж гарсан маачин том хашааныхаа захад аваачаад хийх ажлыг нь зааж өгсөн бөгөөд хашаа хадан зогсож байгаа бие бэлдэр сайтай сайхан залууг хараад наран цэцэг эцгээсэ. Энэ юу хүн бэ? Гэсээр гарч ирсэн юмсан чи. Энэ үед Бүжидмаа вайж гүйх шахуу ирэн охиндоо манад хэд хоног байх юм а? Жаахан ажил хийлгэх гэж байгаа юм гэснэ. Тэдний харан зогсох самдан руу нүд ирмэн охинтойгоо танилцгаж ойлгуулжээ. Хэдий уйхан туйхан биетэй нас залуу бүсгүй боловч хар тамхинаас болж ов тов цоохорцсон нүүртэй хөвцөнд идэгдсэн шар шүдтэй наран цэцэг самдангийн нүд сэтгэлд бууссангүй. Гэвч гэрийн эзэгтэй түүнийг авчрахын өмнө охинтойгоо суулгах хүсэлтэй гэдгээ ерөнхийд нь ойлгуулсан учраас наран цэцгийг сонирхож буй дүр эсгэн танилцжээ. Үүнээс хойш наран цэцэг самдангаас салхаа байсан бөгөөд нэг л шөнө өвөр төрөйдөө орсноор хөгшин залуу бүгдийн сэтгэл амарсан байна. Охины хамт гудамжинд хөөгдөж гарна ядуу зүдүүгийн зовлон амсах аюулгүй болсон Бүжидмаа авгаа их хангалуун байлаа. Илүү дутуу зангүй гүжирмэг монгол залуу хамаг хар ажлыг нь нуглах болсонд хөгшин данжаад ч дуртай байв. Мөн мэдээ орсон цагаас айлд зарслагдсан зовж явсан самданч нэг л мэдхэд хэмжээшгүй баян айлын хүргэн болчихсон. Нарийн амталсан янз бүрийн хоол зовлон дутаж гачигдахын зовлонгүй болсондоо баярлаж байва. Цаг хугацаа харвсан сум шиг л өнгөрч нэг л мэдхэд 7 жил өнгөрсөн байв. Энэ хугацаанд хятад Монгол холилдсон 4 ам бүлийн дотор хар муу санах юм огт болсонгүй. Харин ч нэг нэгнийхээ занг аван атгсан гар шиг эв найртай амьдарч байв. Гэвч жил өнгөрөх тусам хар тамхинд улам донтох эхнэрээ хараад самдангийн сэтгэл готрон шаналж байв. Тэдэнд өр хүүхэд ч заяасангүй. Хүрээний чадалтай мундаг гэсэн бүгдийг авчран засал хануур эмчилгээ дом хийлгсэн ч наран цэцэг хүүхэд олсонгүй. Энэ үед хадам эцгийнхэн тамиртын хээж дороотод байсан учраас самдан хөдөө гадаа явж мал хуйгаа эргэх, эд бараа зарж үрэх, арилжаа 8 хийх, авлага өглөг хөөцөлдөх нэрээр гадуур явах нь их болов. Ингээд нэг удаа Цэцэн хааны хошуу руу хэдэн сар яваад ирвэл эхнэр нь хэвтэрт орсон байв. Энэ удаа явахдаа дөнгөж 19 настай Цэрэн ханд гэдэг охинтой танилцсан Эремийн холбоотой болон хүрээнд нууцаар дагуулan ирсэн самдан эхнэрээ хэвтэрт орсон явдалд бараг л баярлжээ. Энэ учир эхнэрээ асарч тойлох, эмчлүүлэх зэрэгээс эвтэйхэн булцсаар байж.
Тэгтэл нэг өдөр наран цэцэг хачин их уурлаж. Би чамайг мэдсэн шүү. Чи янхан юм олж ирээд миний хөрөнгөөр гэр орон бэлдэн төвхнүүлсэн байна. Чиний тэр янхан намайг үгсэн хойно амар санаа үзэхгүй. Миний сүнс чөтгөр болж ирээд та хоёр их сайхан явуулахгүй хараарай гэж хашгиран загнажээ. Энэ явдалд самдан ихэд зочирдсан ч битгий дэмий донгос хард амхиндаа мансуураа цолиордог болж чиний доороос нойдсон сормостой юмхыг хүлээн хамаг залуунаасаа барж байхад үгсний чинь хүүхэн шуухан гэж хэлээд бөөн хэрүүл болсон байна. Хүний их эцэг болсон хойно наран цэцгийн аав ээж хоёр үүнийг сонсоод дуугүй байж дэвтсэнгүй. Самдан руу чиглэн дайрахад тэр хаалга саван гараад тэр чигээрээ хэд хоног очсонгүй. Тэгтэл энэ хооронд наран цэцгийн бие илт дор ойдсоор нас нөгчжээ. Энэ тухай сонссон самдан ирэх биш ханилсан хань ижлэн юм гэсэндээ ирсэн байна. Тэр бээр талигачийн 49 хоногийг дуустал ном гүрэн мушуулж цул хүж асаан ихэд гашуутсан дөр үзүүлжээ. Үүнийг нь харсан хадам аав ээж хоёр нь чуйран хайлж нэг өдөр чи манай хүн ханчин өнгөрсөн чи энэ хөрөнгө хогшил чиний хээ. Манай хүүхэд хар тамхинд донцноос болж үрийг чинь төрүүлэх ховгүй байж. Үүнийг мэдсээр байж олон жил ог нийгэм нь хайрлаж явсан болохоор чамд хамаг хөрөнгө өгөхөөс татгалцахгүй гэсэн байна. Самдан гаднаа. Харин минь байхгүй байхад би одоо энэ юмар яах вэ гэж уйлж байсан ч удахгүй нэралах цэрэн хандыгаа бодон дотроо баярлаж суусан ажи. Тэгтэл наран цэцгийн 49 хоног дууснаас хойш 2 хоногийн дараа цэрэн ханд нэг шүн маш хүчтэй өвдөн юугүй төрхөр болсон байна. Самдан их барих хүн хайсаар нэг эмгэн олж авчиртал. Тэв цэрэн хандыг газар хэвтүүлж нааш цааш хэдэнтэй өхрүүлээд арга төшүүлэн суулгаж хэвлийг нь базлан илтэл хүүхэн орилон хүүхдийн толгойч гараад иржээ. Эмгэн дахин хэвлийг нь дартал хүүхэд бултгасгийн гарч эмгэн санд мэнд тосон авснаа. Гэгэм борхан багшм гэж муухай ойрлоод бараг шидчихэж. Гэрт байгсад эмгэний хормоо дээр унсан хүүхэд рүү сандран очиж гартал үнэхээр аимшигт амьтан байжээ. Хөл гарны оронд жижиг бондгор гөвдрүүнүүдтэй. Толгой нь хачин том, нүд нь хоорондоо нийлсэн. Хамарны оронд нэг нүхтэй амар амтан хөдөлж байв. Тэр хүүхэд ерөөсөө уйлахгүй байсанд бүгд гайхсан ажээ. Хөлс цусаа урсган байж төрүүлсэн болохоор цэрэн ханд хүүхдээ авъя та нар яагаад байгаа юм бэ гэж уйлан хашгирч байсан ч түүнд хүүхдийг нь авч өгөх хүн байсангүй. Самдан эр хүн гисэндээ зориглон өнөөх амтныг нэхий дорон цэрэн хандын өвөр дээр тавьсан бөгөөд хүүхэн хүүхдээ хараад ухаан алдан унсан ажээ. Самдан явж нилээд мундаг гэгдэх лам залж авчран хүүгөө зүүлтэл. Наадах чинь хүн биш. Аймилсан бог байна. Хүн тавьдаг газар аваачиж аманд нь өөх чихэж ал. Тэгэхгүй бол энэ ороолон хавцсан ойрцсон бүгдийнхээ амийг авна гэж альтж. Арга барсан самдан ямар учраас ийм хүүхэд төрөх болов арга засал хийж өгөөч гэж гуйхад лам шоо хайж үзээд. Хархилтэй хүний хараалт тусчээ. Гэр оронд чинь чиний унддаг орны хөндөд нэг бооттой юм байна. Тэрийг чанхурд зүгт аваачиж болоо гэсэн байна. Өөрийнх нь мах цусны тасархай болохоор цэрэн ханд өнөөх амтнаа тас тэрчгээд би хүүхдээ алуулахгүй гэж орилсоор байж. Шөн цэрэн хандыг унтаж байх хооронд самдан ахынх нь хамт өнөөх амтныг боож аваад чанхурд зүгийг чиглэн давхичээ. Тэгээд хүн хөдөөлүүлдэг газар очоод хүүхдийн аманд сүүл чихэх гэсэн ч гарын салгалаа чадсангүй. Энэ үед цэрэн хандын ах бэхэ чи барьчи гэд өнөөх амтны амыг нь ангайлган сүүлний өөх чихчээ. Өнөөх хачин амтэн ч хэсэг татханснаа тэгс хийгээд амьцгал хураасан байна. Харин энэ үед зүв зүгээр унтаж байсан цэрэн ханд гэнэтхэн үсэрч босоод тооноод цаана хамар амгүй хүүхэн хүүхдийг минь тэрчгсэн сууж байна. Хятад Монгол холж загнаад байна. Гэснээ гараад гүйчихжээ. Төөний ухаан тэрчгтээ самурсан бөгөөд маргааш нь хүрээний хог дээр тэнэж явхад нь самдан олж авчирсан ч засал олсонгүй.
Энэ явдал явж наран цэцэгтэй холбоотой гэдгийг сайн ойлгосон Самдан гэртээ очиж наран цэцэгтэй хамт унддаг байсан орон доогуура шагааж үзтэл үнэхээр хар давуунд боолттой том юм гарч иржээ. Задалж үзтэл горилаар хүний толгой хийж хоёр нүдийг нь нийлүүлэн амийг нь чих хүртэл нь ярж хамрынх нь нүхэнд хар чулуу шигтгэж орхисон байжээ. Үүнийг хараад бүх учрыг ойлгосон Самдан өөрийнхөө бүх юм аваад гарах гэж байтал хөгшин данжаад энд насаараа зарагдсан тогооч луухан сэмээрхэн орж ирээд ийш тийш хялалцсан байж. Мэлихва үхэс өмнө нэг хятад ирийг надаар дуудуулан авчирсан. Тэрээр шонжин хараал хийсэн. Чи бошуухан эндээс явсан дээр гэсэн аж. Бүжид маавга яг энэ үед орж ирж таарсан төдийгүй бүгдийг сонсоод тогооч хятадаас лавлан асуусан ч тэр дахин юу ч хэлэлгүй гараад явчихжээ. Энэ явдлаас хойш Самдан орс сурггүй алга болсон гэдгээ. Энэ явдал бараг нэлээд хэдэн жилийн өмнө болсон юм да гэсээр сосор барамгай яриагаа эхэлсэн бөгөөд жаал бодлогошрон сууснаа ийхүү үг үлсэн юм. Манайх угаасаа налаахын аль. Налаахын 2 дугаар хороонд насаараа амьдэрсэн улс байгаа юм. Хөөхтүүд маань бүгд айл болоод тусдаа гарсан болохоор өвгөн бит хоёр хідэн үнэтэйгээ ганц гэрээрээ амьдардаг байв. Манайх гудамжны адгийн хамгийн сүүлийн хашаа байсан юм. Гэтэл нэг өдөр манайхтай хаяа залган хашаа хатгаж айл буудаг юм бэ. 40 насны хүүхэн залуу хоёр жаахан бандтай. Тэд нарын дүрсгүй гүжигтэйхэн хизэн ийл хашааны завсраа шургалчихсан нялх туглаар тоглож байдаг байв. Эхнэр нэг хэмч мэрэгжилтэй гэсэн ч голдуу гэртэй байдаг байсан юм аа. Харин нөхөр нь ажилдаа яваад шөнө хагсалж ирнэ. Тэгээд л бөөн шүүгэн дуушуу болно доо. Эхэнд ээж бид хоёр тооддоггүй байв. Сүүлдээ муу эхнэрээ зовоож байдгийг нь мэдээд санаа зовдөг болсон. Тиймээс нөхрийг нь эрүүл үед аашил загнадаг болсон юм. Мань хүнч гимсэн шинжтэй манайхаас сүү аваад л эхнэрээ тойл. Гэвч байдал юу өөрчлөгдөлгүй бараг байнга шахам давтагддаг байлаа. Сүүлдээ хүүхэн нь таяг тулчихсан. Нүүр царай нь хүн харахын эцэсгүй болсон байхыг нэг бос удаа харж байв. Гэвч цагаан сарын дараахан хөөх юм нь уушигны өвчнөр өнгөрчихсөн. Би дотроо зодуураас болсон л гэж боддог. Гэтэл талигачин 49 хоног өнгөрөөгүй байхад тэднийд бараг шөнө бүр шахам хачин дуу чимээ гарах болж гэрэл нь үргэлж асаалтаа байх болсон юм. Нөхөр нь юун арх дарс уухтай мантай ёстой сахил хүртсэн лам шиг үлбгэр том оот амтан болсон. Харин хоёр хүүхэд нь манайх руу гүйгээд гэртээ харихгүйгээд аавыгаа зовоодог болсон. Өвгөн бид хоёр нэг удаа хоёр хүүхдийг нь аргадаж байгаад юу болсон, яасан гэж асуудал баггүй. Ээжийг үгсэн гэж аав хэлээд байсан. Тэгтэл худлаа юм байна лээ штэ. Гадаа харахгүй болохоор ээж хүрээд ирдэг юм. Тэгээд хачин дуугараад гэрэл асаагаад л суугаад байдаг юм. Гэжээр ба. Өвгөн бид хоёр их гайхсан ч хүүхэд худлаа ярина гэж байхгүй юм хэмээн яриад хорхоо гэдэг хүнд үзүүлж харуулбал сүнс нь хорогджээ. Нутгаас олж нүү гэж хэл. Эстэгвэс дагуултай юм байна гэсэн. Хорхоогойг налаахийнхан андахгүй мундаг хүн байсан юм. Тэр тухай бид хоёр нөхөрт нь хэлтэл ном уншуулаад засал хийлгэвэл гайгүй бизгээд тооддоггүй. Гэтэл ёстой санаандгүй юмнаас болоод баг хүн үргэлжчихсэн шүү. Тэднийх байшин барих гээд хашаанда том гуайлан хураачихсан байсан юм л т. Хөөхдөл болсон хойно зүггүйтэн дээр нь гарч илт. Гэтэл нөгөө мод нь нураад яах хийхийн зургууд арчихсан гэрэг. Үнэхээр харамсалт. Ийм болсны дараа л манер жаахан сэрд хийсэн үү. Яасан үлдсэн ганц хүүгээ аваад хот руу нүүчихсэн. Үүнээс хойш өнөө хачин дуу чимээ огт дуугараагүй. 2 сарын дараа тэр хашааг авахаар нэг дөрвөд хөгшин ирж үзээд тэр дор хоол бутсан. Хашаанаас нь гарахтаа майн уншиж байсан юм. Бодвол юм мэддэг хардаг номтой хүн байсан биз. Дараа нь залуухан эрэм хоёр нүүж ирсэн.
Эхнэр нь өнөө маргаашгүй төрөгдөгч гсэн байв. Овгон бит хоёр ч айжл байв. Гэхдээ зүгээр болсон байх гэж бодоод тэдэнд огт дуулгаагүй. Тэгээд ч тэнгэр шиг том гэцтэй амтныг өөр хаашаач нүүлгэх юм билээ. Одоо би тэр үед хэлэх минь ч яав даа гэж харамсдаг юм. Хайрын хүүхэд. Хөөрхий бүсгүй бүхэл өдөржингөө өвдөж төрөхт нь амьгүй хүүхэд гарсан гэсэн. Сэвлэг ихтэй хөөрхөн хүү байсан гэдэл их нь эмнэлгээс гарч ирээд уйлаад л байсан. Баахан хувцс хунар тоглоом бэлтчихсэн байснаа хараад л өөрөө тоглоод суудагсан. Ёстой өр өмөрмөр. Сүүлдээ хөөрхий минь дээр тэрчгэд миний хүү мөмөхөх гэдэг болсон. Тэгтэл нэг өдөр нөхөр нь сараа харанхуй шинээр нүцгэн шалдан гараад явчихдаг болсон гэж хэлдэг юм байна. Би юр итгэсэнгүй. Гэтэл нэг шөнө өнөөгч нь дээл өмсчихсэн ус гизгээ сайхан саманчихсан манад ороод ирэв. Юу ч хэлэхгүй ямар нэгэн ирээд байх. Тэгснэ автар дээр байсан жижигхэн хүүхэлдэг тэврээд гараад явчихлаа. Хүүгээл ирээд байх шиг байсан. Тэгсээр байгаад ухаан нь хагас болж хамаагүй тэнэд явчихдаг болсонд нөхөр нь эдгэчих санаатай эмдэгт хэд хэдэн удаа хэрдүүлж үтсэн ч засал аваагүй. Эхнэрээ гэртээ тогтоох гэж мөн ч их зовсонд гэвч тэр нь гэрээсээ эмнэлгээсээ оргоод л алга болчих. Удалгүй хөдөө байдаг аав ээж нь ирж тэр хоёрыг аваад нутаг ботсаа. Ман айх ч удалгүй хот нүүсэнд. Одоо тэр хашаанд ямар аль буусныг бүү мэд. Ёстой нэг гай түүтгэр нүүрлсэн хашаа байж билээ. Тэр хүүхний сүнсийг юунда хорогцсныг хэлж мэдэхгүй маа. Хоёр ч хүүхэд араасаа дагуулсан. Тийм газартаа ойрхон амьдрна гэдэг ёстой хэцүү юм билээ. Хаа очиж бидэнд муу юм болоогүй ч сэтгэл зүйтэй байв. Сэтгэл зовиртой байхад тайван амьдрч чаддаггүй юм билээ. Хэмээгээд сосор барамгүй яриага өндөрлсөн юм аа.